Сайн уу? Сайн сууж юу? Би сайн суужлаа. За тэгээ өнөөдрийнхөө бичлэгээр би ер нь бол 25 оноод үгнээд 25 оны топ 5 мейкап, 5 скин кэрээ хуваалцъя. Тэгээ ер нь бол би энэ бичлэгийг гэхдээ жил болгоо ер нь хий гэж бодож байгаа. Яа ингээд тухайн жилээд үгнээд би тухайн жилдээ одоо шинээр аваад яг тэр нь ингээд таалагдаад ер нь энийг юм олдохгүй бол авч ямаар юм байна те. Яг ингээд өөрийнхөө таалагдсан юм аа. Жил болгоо хийгээдэй. Тэгээд миний хонь юу байгааг харж байна уу? Би advent calendar авсан. Тэгээ cozy advent calendar авсан. Ер нь бол миний хувьд яг нэг хоёр сонголт байсан. Cloud9-ийн advent calendar эсвэл энэ cozy хуу гэд би ер нь бол нэлээ эргэлцсэн. Тэгээд ууг нь бол би Cloud9-ыг яг ингээд launch хийхээс өмнө би бүр харсаахгүй. Тэнгүүтээ за энэ ихтэй яг 12 сарын 8-наас launch хийгдэнгүүт нь авъя да гэж бодчихсон чинь 8 боллоо. Тэгээ 9 боллоо. Тэгээ байжсэн чинь би угаасаа нөгөө Cloud9 Advent Calendar гэдэг амар их утсан дээрээ Instagram, Facebook энтерээр хайцсан болохоор би санаандгүй яг тэр Cloud9 дотор байгаа бүх юм юу байгааг тийм рил үзсэн. Тэгсэн чинь яалтчгүй ингээд киног спойлертохоор хүмүүс нэг яагаад спойлердж байгаа үзэх хүсэл төрөхгүй гэдэг би тэрийг үнэхээр ойлгосон. Тэгээ би үнэхээр Cloud9-ийн Advent Calendar дээр спойлер дуулсан. Тэгээ харсан чинь яг ингээд миний зарим юмнууд нь бол ингээд надад байдаг. Тэгээд эсвэл миний нэг амар сонирхгүй ч юм уу тийм юмнууд байсан. Тэгээд Cloud9-ийн Advent Calendar чинь 469 мянга cozy болохоор 189,900 гэж байсан. Тэгэл яг уу Cloud9-ыг харчаад уг нь бол бүр үнэхээр гоё байсан. Надад Cloud9-ийн тэр Advent Calendar-ын юмнуудыг доторх байгаа бүх юмнуудыг харахад бол үнэхээр гоё байсан. Яг л хүнд хэрэгтэй юмнууд бол байсан. Гэтэ яалтчгүй надад угаасаа байдаг юмнууд байсан. Тэгээд тэр ядж яхад нь одоо жишээ ингээд төнөр нь бүр ингээд хоёр том төнөр хүртэл байсан. Тэнгүүт чинь надад бүр амар их төнөрүүд байгаа хгүй яг үндэ. Би тэр болон төнөр дээр яа гэж одоо тэр PDR-ынтэй төнөр мөнөр чинь ч гэсэн надад байгаа. Тэгээ нэг авах хүсэл түрээгүй одоо тэр жүнсэмүүлийн кюшн ч гэсэн надад байдаг. Угаасаа би чинь өдөр болгон гардаг хүн биш ш. Тэнгүүд би нэг тоотой хэдэн гарахтаа л нэг ингээл бичлэг хийхдээ юм уу эсвэл нэг за нэг үсрэл 7 хоног нэг удаа нэг гэрээс гарахтаа нэг нүрээ будаж байгаа. Тийм хүний чинь одоо үнэхээр нүрний будаг бол явж өгөхгүй байна. Би Cozy-с юу нэг юм авч байгаагүй юм билээ. Уг нь бол Cozy-д хэрэгэлдэг юмнууд надад бол бэлээ. Миний хэрэгэлдэг юмнууд бол бэлээ. Тэгээ яг хөвчлээ ингээл заримдаа нөө солонгос ус хүмтэй ирэх бол тэгээ захиж махаач ч юм уу эсвэл солонгос ус юм орж идэг хүмүүсээс захиж махаач юм мэдгүй. Тэгээд ямар нэгэн байдлаар ингээд хэрэглээд идэг юмнууд маань ер нь бол Cozy-д бэд юм билээ. Тэгээ би за юм авдггүй дэлгүүрийнхаа юмыг авч үзээ. Дотроос нь юу гарч ирэх нь угаасаа мэдээж би энэчнээс юм авдгүй юм чинь миний хэрэглэдэг юмнууд байхгүй байгаах гэж бодоод авсан байгаа. Хэрэв та нар шууд ингээд комент бичих юм бол зүгээрээ спойлер дуулсан ч хамаагүй харьяа гэх юм бол би энийг бол шууд бичлэгийг оруулчихна. Тэгэхгүй зүгээр спойлер дуулмааргүй байна. Угаасаа авмаар байгаа хүмүүс байгаа штэ. Тэнгүүд тэр хүмүүс чинь яг ингээд спойлер дуулахаар угаасаа авах хүсэл төрдгөө мэлээ. Тэгэхээр хэрвээ спойлер дуулмааргүй байвал зүгээр хамаагүй би бүр энийг ингээд гараад дуусныхаа дараа нь би зүгээр бичлэгээ оруулж болно. За тэгээ өнөөдрийнхэн бичлэг бол угаасаа яг би 25 оноод үгнээд өөрийнхөө хувьд бүр үнэхээр таалагдсан 5 мейкап харуулъя хамгийн эхлээд. За миний топ 5 мейкапыг ямар ч дараалалгүй харуулчих. Зөв ихэнд харуулж байгаа маань болохоор setting spray Charlotte Tilbury-ийн airbrush setting spray байна. Яа ингээд би ингээд бичлэг хийхээсээ өмнө за бичлэг ингээд би ч угаасаа бичлэгийг сураагүй юм чинь ингээд амар удаан бичлэг хийн нэг бичлэг хийх гэж мянган юм ярьж жагаад нөгөөдгөө ингээд кадлж жагаад амар жоохон болго оруулдаг байхгүй. Тэнгүүд би наанаа дандаа юм иддэг байхгүй. Тэгэхгүй өлсөн гэд. Тэгэл тэнгүүд яг бичлэг хийх гэж суугаад хихэрч ихрээд яа эсвэл нэг заримдаа гизмс гэж мэгээд нөгөө хийтэй ингээд идсэн байт юм уу яа тийм те. Тийш мэгээд дугаараад амар санаа зовмоор идэв. За зарим setting spray-ууд чинь ингээд цацсныхаа дараа нэг тийм таталцсан мэдрэмж хүртэл ингээд төрөөд идэм билээ. Одоо нөгөө энэ будгийг чинь яг таг ингээд одоо байгааг ингээд бэрэгээ тэнгүүт чинь яалтчгүй ингээд ийм хатууруулах гэх юм уу? Нэг тийм хатуу цавуулах ихтэй шиг тийм мэдгүй нэг ийм хатууруулах юм байдаг болохоор тэгдэм үү яа тий setting spray цацангууд ингээд нэг юм ингээл нэг юм
таталтаад байгаа юм шиг тийм мэдрэмж ингээд юм ярьж марих те ямар нэг ингээд нүүрний мимик хийх энэ төр дээр нэг тийм нэг таталтаад байгаа мэдрэмж төрдөг байсан. Тэгсэн чинь за энэ нэгдүгürt бол тэгтүү мэлээ. Тэгээд будаг байрах дээр бол зүгээр надад таалагдсан хэрэг бүр үнэхээр маш их будаг барьмаар байгаа бол бутгаасаа өмнө цацна, нойтон будалтай хийсний дараа дахиад нэг цацна одоо нойтон суур тавих те плаш энэ төр хүртэл ингээд нойтон плаш тавих маявах гэл тэнгүүтээ цацна бүр ингээ мейкапа бүтэн дуусны дараа хүртэл дахиад нэг цацна те ер нь ингээд эний чинь ингээд амар олон янзаар хэрэглэж болно штэ би бол зөвхөн яг нойтон суураа тавьсныхаа дараа л би зөвхөн setting spray хэрэгэлдэг. Тэгээ надад энэ үнэхээр таалагдсан. За дараагийн харуулах юм маань болохоор gloss байна. За энийг бол жоохон бодож байгаа л орууллаа. Ууг нь бол би бүр яг энэ хоёрыг оруулмаар байгаа байхгүй юу? Энэ хоёрыг ингээд адилхан оруулмаар байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр энэ Dior-ыг болохоор угаасаа энэ чинь maximizer гэдэг бомбоолгогчтой шүү дээ. Тэнгүүд зарим хүнд бомбоолгодог тэр нэг эргэнсэн ч гэх юм уу те нэг тийм сэнгэнүүлсэн тэр мэдрэмж бас таалагдах хүмүүс байдаг байхгүй юу. Тэнгүүд би бол хамаагүй байдаг л да. Тэнгүүд хэрвээ тийм сэнгэнүүлсэн мэдрэмж таалагддаггүй хүмүүс байх юм бол энэ угаасаа нэг туртаа байхгүй. Mac-ийг болохоор бүр үнмэрн одоо энэ texture нь те одоо уруулан дээр түрхээ би одоо яг түрхсэн байгаа байхгүй юу. Уруулан дээр түрхсний дараах тэр одоо мэдрэмж ингээд ямар ч тийм хоорондоо наалдах тийм мэдрэмж төрөхгүй. Тэгвэл бүр ингээд уруул амар суумаар санагдаад байдаг ингээд одоо уруул чи ингээд ийм хатчгаараа хүн чинь жоох ингээд нэг жимэлттэй байгаад байгаа шүү дээ. Хитрхийх ингээд том ангаах ч юм уу одоо энийг ч юм уу тэнгууд уруул ингээд хаагараал цус гарах ч юм тийм юм болж магадгүй шүү дээ. Тэгтэл бүтэхгүй маш гоё чигшил өгнө. Дээрээс нь энэ яг энэ хоёрын зөрүү нэг 20-30 мянган төгрөгийн зөрүүтэй хоорондоо. Тэгтээ энэ бол бүр ингээд амар их хэмжээтэй байгаа зү харвас. Одоо Mac-ийнх нь хэмжээтэй, Dior-ийнх нь бол бага хэмжээтэй. Тэрнгээрээ бол угаасаа тэгсэн мөртлөө Mac нь арай хямдхан, Dior нь арай үнэтэй. Тэгснэ доторх одоо энэ нөгөө надад бас энэ brush-наас энэ нас айгуу чухал байдаг байхгүй. Энэ нь бол бүр яг боломжийн байдаг. Одоо энэ юуных бол миний нүдээр харамгүй харагдах юм. Энэ Mac-ийн болохоор яг л боломжийн бүр амар бүдүүн биш, амар нарийнхан, амар жижигэн ч биш. Бүр яг ингээд юм дундаж энэ хоёр бол за ингээд нэг төрлөөр оруулчихъя. За нэг шүү. Энэ бол ингээд миний 2025 оны топ 5 мейкапын нэг нь байлаа. Суур бүтээгдэхүүн оруулчихъя. Laura Mercier-ийн энэ hydrating primer байгаа. Жишүүлэгчтэй primer будахынхаа өмнө хүрхдэг. Надад энэ бол таалагдсан. Одоо угаасаа би угаасаа бичлэгээр байнга л хэлдэг дээ. Би ингээд 20 мортойтой ч юм уу те. Би анх ер нь бол нүрэ бодож эхлэхдээ 21-т байсан хгүй юу? Бүр яг ингээд бүтэн боталт хийх нь 21-т байсан. Одоо бакалавра төгсчөөд дараа нь би яг бүтэн нүрэ бодож эхэлсэн байхгүй. Тэгээд тэнгүүд би 20 гарчаад ингээд будаж байхад би бүр байнга л дандаа ингээд мат болгодог юмнууд хэрэглэдэг байсан зэрэг. Одоо будалт маань хүртэл ингээд бүтээгдэхүүн хэрэглэж байгаа юмнууд маань бүгдээрээ л ингээд primer нь хүртэл мат. Foundation нь бол бүтэн мат заяа бүр бүтэн. Тэнгүүтээ нүдний будаг хүртэл дандаа ингээд нөгөө ямар ч саагүй мат будагнууд байдаг шүү дээ. Бүр ганц саа оруулдгүй заяа бүр ингээд урдаа саа тавих маявах энэ дээрээ саа тавих бүр ямар цаа байхгүй. Тэгээд бүр нүдээ хүртэл тийм мат бүр skin care хүртэл би бүр дандаа нөгөө тослог хариулах тийм бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг байсан. Одоо 30 гараад эхэлсэн чи яасан бэ гэсэн чи амар нэг хуурай шилтүүд угаасаа явагддсан юм билээ шүү дээ. Тэнгүүд угаасаа бүр бүх юмаа л дандаа ингээд ийм чигшүүлдэг юм төрхмээр санагдсан юм билээ. Гэхдээ би өөр нь бол тийм нэг glowy боталтанд дургахгүй одоо ингээд бүр ингээд амар ингээд гялтганаад байдаг. Би тийм боталтанд угаасаа дурггүй. Дээрээс нь начиг юм өөс сэвэхтэй батганы сойроо, сэвэх нүсөө одоо нүхчээлд үрчлээтэй тийм юм бүр ингээд ийм их хүнд бол юу одоо тэр нэг glowy боталт чинь улам миний тэр өөс сэвнүүдийг тодруулаад идэг. Тийм болохоор би чигшүүлэх юмуд хэрэглэж байгаа ч гэсэн одоо ингээ хуурайшуулж байгаа гэсэн одоо нэг мейкап бол. Гэхдээ суур бүтээгдэхүүнүүд бол ер нь дандаа чигшүүлэгчтэй бүтээгдэхүүн болчихсон. Одоо нөө skin care будахаасаа өмнө хүртэл түрхдэг skin care маань дандаа чигшүүлдэг. Тэнгүүтээ primer нь хүртэл чигшүүлэгчтэй болсон. Тэгээ миний 2025 онд би анх удаага энэ Laura Mercier-ийг хэрэглэж үзсэн. Тэгээ би туршиж үзэх гээд юм жижигнийг авсан байгаа хгүй. Энэ бол жижигхэн size байгаа.
Тэгээ би энийг хэрэгжилж үзээд таалагдсан. Энэ дуусаад угаасаа би энийг бүтэн томоор нь аавна таалагдсан. 2025 оны топ 5 бүтээгдэхүүний нэг бол цацараа. Энэ одоо бүр үнэхээр дуусч байна. Энэ бүр бичиг юунч барыг харагдахгүй байна. LA Colors-ийн ийм бронзын уг нь бол дээрээ бронзын powder гэсэн байгаа хгүй юу. Тэгээ энэ бол зүгээр миний бичлэгүүдээр бол та нар бүр байн харж байгаа. Би нэг одоо ер нь бол солихгүй. Надаас ер нь бараг сүүдэр асуугаад хэрэггүй те. Би энэ сүүдрийг бол одоо миний ингээд тавьсан байгаа энэ сүүдэр, хамарны сүүдэр одоо энэ дээр нэг хальт тавиал те тухамхаар ингээд тавьж мавьсан байгаа те. Энэ сүүдэр мүүдэр чинь бүгдээрээ энэ LA Colors. Тэгээд өөр бусад одоо би нөгөө бичлэгэн дээр нь хэлдэг дээ. Өөр бусад брэндүүдийн хамгийн цайвар гэсэн сүүдрийг нь авсан ч надад борддог. Би нэр айггүй цайвар шүү бүр. Одоо яг нөгөө кремний номероор хүмүүсийн ихэвчлэн мэддэг номер хэлэх юм бол кремэн дээр 15, 17 гэсэн номеруудыг хэрэглэдэг. Одоо нөгөө 21, 22, 23 гэж байдаг штэ. Яг тэр тооны чинь би 15 номер нь надад яг таардаг. Гэхдээ 15 номер миний хүссэн шиг миний өөс зэрэг дардаггүй болохоор би 17 юм уу 19 хэрэглэдэг. Ийм бичгтэй фаундейшн дээр бол ер нь дандаа neutral гэдэг N гэсэн үсэгтэйг дандаа хэрэгэлдэг. Тэнгүүтээ хамгийн цайвар дандаа 0 ч юм уу, 1 ч юм уу, 100 ч гэдэг юм уу тийм юунууд хэрэгэлдэг. Үхтэй гэх юм бол дандаа тийм хэрэгэлдэг. 2025 оны топ 5 мейкап бүтээгдэхүүний нэг нь бол уруул хүрээлэгч байгаа. За энэ уруул хүрээлэгч болохоор бүр ингээд ийм тод биш тэгсэн хэрний гоё юм сүдэрлээд өгдөг. Юу ч мэддэхгүй мөртлөө гоё сүдэрлэж өгдөг. Романдийн ийм бор юм уу да хүтэн бор гэхүү тийм өнгөтэй уруул хүрээлэгч байгаа. Тэгээ энэ нэг гоё юм нь нарийнхан биш байгаа. За одоо ингээд ийм нарийнхан биш болохоор юу ад юм лээ. Шууд ингээд зурангууд ингээд таг ингээд нэг юм нарийнхан зураас үүсэхгүй шууд юм уусалттай өөрөө гараад ирдэг. Тэр нь айгу амар. Тэнгүүд хажуугаар нь ингээд нөгөө юм харандаан одоо юм харандаан юу ч юм болохоор харандаан уруул хүрээлэгч юм болохоор ингээд уусгаад байдэн штэ. Яг ингээд зурангууд эн чинь ингээд бүр таг яг ингээд юм зураас гараад ирдэн штэ. Тэнгүүд тэрийг нь жоох ингээд багс магсаар ч юм уу те ямар нэг юм ингээд уусгадэн штэ. Тэнгүүд энэ бүр ингээд ямар ч уусгах шаардлагагүйгээр өөрөө уусгалттай гараад ирдэг тийм уруул хүрээлэгч байгаа. Тийм болохоор би нэг миний топ 5-д оруулж байна. Тэгээ би нэг 2025 оноос анх удаа хэрэгэлсэн. Йоо, гэхдээ ингээд дахиад 2 нэмэлт юм байгаад байна. Бүр үнэхээр бүр амар гоё гэсэн. За энэ зүгээр нэмэлт шүү заяа. За энэ хоёр маань юу вэ гэхээр сормоос дэрвэлгэгч сормоосны бодог байна. За энэ сормоосны бодог бол Романдийн сормоосны бодог байгаа. Тэгээ эн чинь өөрөө дотроо хар бор гэсэн хоёр төрөлтэй. Тэнгүүтээ бас дахиад дээрэс нь хоёр төрөл байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг нь болохоор дэрвэлгээд өтгөрүүлнэ, нөгөөх нь болохоор уртсгана. Энэ болохоор уртсгадаг нахгүй юу? Би угаасаа амар богинохон сормоостай. Тэгээ би ер нь бол дандаа уртсгагчтай сормоосны бодог хайдаг. Тэгээ энэ бүр ингээд ерөөсөө арилдгүй заяа. Тийм болохоор жоохон тэр нь жоохон хэцүү. Ерөөсөө арилдгүй ингээд ойлон цэвэрлэгчээр цэвэрлээд ч бас амар хэцүү. Тийм болохоор нөгөө сормоосны бодог арилгагч байдэн шүү дээ. Яг ингээд сормоосын дээрээ сормоосны бодог шиг төрхөнгүүд арилдаг. Өөдөө ингээд зөөлрөөд ундаг. Тийм юмар л арилахгүй бол хэцүү. Үний хувьд нэрээ бас амар боломжтой үнэтэй энэ чинь нэг 20-30 хэдэн мянга гэдэг баха. 20 хэдэн мянга эсвэл 30 хэдэн мянга тэр хавцаа үнэтэй. За нөгөөх нь болохоор энэ сормоос дэрвэлгэгч энэ Shiseidoгийн сормоос дэрвэлгэж байгаа. Shiseidoгийн ёо за мэдхгүй би одоо эсвэл сормоос дэрвэлгэж хэрэлж чаддаггүй байсан юм уу? Эсвэл үнэхээр энэ ингээд хямдхан үнэтэйдээ байна уу мэдхгүй заяа. Би бол одоо ингээд дандаа хямдхан сормоос дэрвэлгэж авдаг байсан. Тэнгүүд энэ ингээд бол үнэтэй сормоос дэрвэлгчэнд орж байгаа байхгүй юу? Энд чинь Солонгост би чинь 20,000 вон зоноор авч илүү. Тэгэхээр чинь Монгол мөнгөөр нэг 50,000 цанга гэсэн үг шүү дээ. Тэгээ одоо зарж байгаа хүмүүс чинь өөрсдөө ашиг мышгаа нэмэлт гэлэх байлгүй. За тэгээ тэгэнгүүт би нэг Монголд бол мэдхгүй. Shiseido дээр орж би нэг хараагүй. Хэдэн мэдэн үнэтэй тэр мөрөө сонирхоогүй. Яа тэгэхээр энэ нөгөө нэг зөөлөвч нь шүү дээ. Энэ зөөлөвчийг нь би зүгээр хямдхан ийм сормоос дэрвэлэгчнээс зөөлөвч хийсэн чинь ч болж илээ. Тэгэхээр энэ нэг хэлбэртэй юм уу? Ингээд ийм төмөрнийхэн нэмгэн зузаан нь юм уу те?
миний сормос үнэхээр амар богинохон байхгүй юу? Амар богинохон. Тэг дэрвэл хийя гэсэн чинь нэг олигтой дэрвэж өгдөг тийм сормос. Тэгтэл одоо харалтаа бүр ингээд амар дэрвэлсэн байгаас тий. Хартаа. Юу вэ? Ийм амар дэрвэж өгсөн байгаа байхгүй миний сормосыг. Тэгэхээр би энийг зүгээр нэмэлт түүлтэй оруулчихъя тий нөгөө хэрэгсэл, мейкапын хэрэгсэлтэй топ нэгт оруулчихъя. За одоо миний скин кэр руу орцгоё. Скин кэр дээр маань топ 2025 оны топ 5 скин кэрээ харуулъя. За бас л дараалал байхгүй шүү. За ингээд эхний бүтээгдэхүүнээ харуулъя. Танцаран. За энэ скин 1000 төгрөгийн сан серум буюу нарны тос байгаа. Нарны тос дотроо чийгшүүлэгчтэй бараг сан серум гэдэг байгаа байхгүй юм чинь. Тэгэхээр чинь бүр ингээд амар сайн чийгшүүлдэг тийм нарны тос заяа. Тэгээ энийг ингээд хөрөнгүүд угаасаа ямар ч тийм цагаарлт байхгүй. Бүр ингээд амар цуцаан хэрэглэсэн ч цагаарахгүй. Дээрээс нь наалтахгүй. Тэгснээ бөмбөрөхгүй. Юу гэж байгаа юм бэ те. Тэгэнгүүтээ бүр ингээд амар тийм нэг гялтгануулаад идэг заяа. Энийг төгсний дараа ингээл арьсан мэрсээ ингээд харах юм бол бүр ингээд гялтганаад идэг. Гэлээс юм бол чинь зүгээр ингээд шилдэл зүгээр юм нүүрэн дээр ирлээ халтарч унаар. Энэ бол бүр ингээд би одоо ингээд хитгээд дуусгах чинь энэ жил бол мэдгүй. Энэ бүр ингээд одоо нөгөө том савлгаатай навцсан байгаа. Нөгөө жижигнүүд нь болохоор энэ нөгөө памп хэлбэрээр байдаг шүү дээ. Ингээд нөгөө дардаг. Одоо гэртээ болохоор би ийм томыг ингээд аваад тавиад гэртээ болохоор ингээд шууд хэрэглэнгүүтээ гадуур авч явахдаа болохоор нөө памптайг авч яваад хийж хэрэглэдэг байгаа. Нөө хоног моногоор ингээд 100 мунчаан явдсан шүү дээ. Лагер магаар ийшээ тийш гадагшаа явах ч юм уу те. Тэгэхдээ бол би бол нөө дандаа энэ жижигхэн памптайг авч хэрэглэдэг байгаа. За энэний араас нь би бачи скин 1000 төгрөгийн надад oil cleanser таалагдчихж байгаа. Тэг би энэ зургийг оруулчихъя. Ягаад тэгэхээр би сая сүүлд нөгөө яг надад яаралтай oil cleanser хэрэгтэйсэн болохоор би нөгөө хитэн дэлгүүрлөө энэ хавцаач ингээд ойрхон хитэн ингээд солонгос юм зардаг дэлгүүрүүд байдیں۔ Тэгээ би тэдэн лөө орсон чинь бэдгүү. Тэгээ би яалтчгүй нэг газараас нь тэр харуу wonder гэд тэр брендийн oil cleanser авчихсан. Тэгээ би тэрэндээ үнэхээр сэтгэл дундуур байгаа. Гэтэ скин 1000 төгрөгийн энэ oil cleanser бол үнэхээр гоё санагдсан надаа. Тэр нөө бутгийг задлж байгаа бол үнэхээр задлна. Маш сайн задлж байгаа. Айгуу сайн арилгаж байгаа. Сормосын бутгийг хүртэл бас хүрх ингээд задлаад арилгах чинь заяа бүр ингээд усны хамгаалттай хүртэл тэнгүүтээ ямар ч тийм нэг үнэр авахгүй голно. Тэр одоо харуу wonder гэд брендийг болохоор яг 9-ийн тас шиг үнэртэй заяа. Амар муухай үнэртэй. Тэгээ дээрэс нь тэр мад дээр батг гаргаад байгаа. Надад бол тохирохгүй юм билэ. Миний арьсанд. Тэнгүүтэр скин 1000 дуржин болохоор угаасаа acne safe байгаа. Ерөөсө батг гаргадаггүй. Ямар нэгэн нөхцөө бүглэхгүй. Тийм oil cleanser байгаа. Тэг би одоо угаасаа аавна. Одоо би тэр харууг угаасаа хэрэлж чадахгүй мэн үү. Угаасаа хүний арьсны онцлогч нь өөр штэ. Бүх хүмүүсийн өөр. Одоо тослог арьс дотроо ч гэсэн тэр арьс нь хүн дээр тослог арьслгингүүд нэг төрөл биш те. Одоо тэр тослог дотроо ч гэсэн хүмүүс өөр байгаа болохоор тэр харуу таардаг хүмүүс ч гэсэн байгаа. Надад бол таараагүй. За дараагийн миний 2025 оны топ 5 скин кэрийн нэг нь бол Ануагийн энэ тонер байгаа. Ануагийн буданы тонер. За энэ буданы тонер бол яагаад би энийг оруулсан бэ гэхээр яа бүр хилээд байвал бүр амар хэмтэй заяа. За би эхнээс нь ахвал мартахгүй юмнуудаа ингэж хилээ заяа. За хамгийн нэгдүгээрт буданы тонер мөртлөө маш хөнгөн. Бүр маш хөнгөн. Буданы тонерууд чинь айгуу юм хүнд бүтцтэй байгаа гэдэг байхгүй. Тэнгүүд энэ үнэхээр хөнгөн юм билэ. За тэнгүүтээ батг гарахгүй. Тэгснээ давхар арьсыг ингээд гэрэлтүүлэнгээ бас хөөхөө тэр хүнд инээ ингээд нөсөө талбай чинь бас жоох ингээд бүдүрлгээд байдаг заяо. Тэнгүүтээ бүр зүгээр шил тойл болгоно. Тэг ингээд төрсний дараа ер нь ингээд тийм нэг усан сууртай бүтцтэй тийм тонерууд хэрвээ та хэрэгжилсэн бол ингээд усан бүтцтэй тонер хэрэглэнгүүт шууд ингээд ууж аваад тэг хөрөнгөт ингээд хуухаараа ингээд болцсон байдаг шүү дээ. Тэгэл заримдаа жоохон тэр ингээд арьсаа ингээд жоохон ингэж мингэнгүүт жоохон арьс ингээд жоохон өвдөх маягтай нэг тийм мэдрэмж төрдөг байхгүй. Би миний холт гэдэг амар энзэг арьстай болохоор тэнгүүт энэ бүр ингээд
байнгын чигшэлтэй байлгаад байдаг ингээд. Энийг ингээд түрхчээд байж байгаа араас нь ингээд серум амплаа түрхэж штэ тий. Тэр хооронд юроос ингээд бүр ингээд бүр элсэн төв шиг юм ингээд ууцсан юм шиг тийм мэдрэмж төрөхгүйгээр аим гоё ингээд чигшэлтэй арьсны ингээд нөө чигшэлтэй чиг нь маш сайн байх юм бол арьсны уян хатан байдал нь ингээд нэг тийм гоё ингээд ингээ гоё юм тэлээд те тийм болт юм шиг надад санагддаг хгүй. Тэнгүүд өөр ингээд усан суртай бүтцтэй юмнууд хэрэглэнгүүт шууд ууж авангуудаа араас нь ингээд жоохон байж байгаа нэг серум амплаа түрхийхээр бүр ингээд арьсан дээр юу ч байхгүй юм шиг тийм мэдрэмж төрөөд байдаг. Тэгтэл энэнийг болохоор тийм мэдрэмж төрөхгүй мөртлөө бас ингээд наалтахгүй. За тэгснээ. Тэгснээ бүр давхар ингэнэ. Арьсны барьерыг сайжруулдаг. Арьсны хамгаалтын бүрхүүлэн штэ. Тэр хамгаалтын бүрхүүлийг нь сайжруулдаг. Энэ бидэхгүй энэ бүр юу төгсөрсөн бүтээгдэхүүн гэхээр ийм байдаг байна бүр. Би энийг угаасаа бүр байн гавн заяа. Одоо өөр ингээд би ч яг нэг тухайн үеийнхаа арьсныхаа байдлаас шалтгаалаад юмнуудаа түрхдэг шүү дээ. Өглөө орой бол ингээд дандаа өөр төвнөр те. Өглөө оройдоо түрхэж байгаа дээр серум ампл маань хүртэл өөр, тос маань хүртэл өөр байдаг шүү дээ. Тэнгүүд би энийг бол нэг төвнөрийнхаа нэгэнд бол зоолтой байлгана. Үнэхээр баярлалаа. Би энийг олсондоо бүр амар баяртайгаа. За дараагийн скин кэр топ 5 доорх скин кэр бол Ануагийн юм серум байна. За энэ серумыг за эхнээс нь хаваа тайлбарлая. За энэ бол бүр үнэхээр аим гоч хийшүүлдэг. Тэгээд энэ нөгөө нэг юм юу штэ. Нөгөө снэйл эмгэн өмсний бүтцтэй ингээд тийм бүтээгдэхүүн байдаг штэ. Серумнууд амплууд байдаг штэ. Яг тэр шиг тийм нөгөө нэг юм энэ хадаа юм наалтамхай бүтцтэй тэгснэ. Энийг түрхснээ дараа наалтах мэдрэмж юусоо төрөхгүй. Арьсны хамгаалтын бүрхүүлийг нь бас сайжруулдаг. Үнэхээр ингээд эмзэгшсэн, юу ч түрхээд ингээд амар улаагаа чинчигнээд хорсоод эсвэл бүр батга бүр шаваад тэг ингээд арьсныхын баланс нь алдагдсан. Тийм хүн байх юм бол энэ заавалжгүй арьсныхаа хамгийн эхлээд арьсныхаа хамгаалтын бүрхүүлийг нь сайжруулчаад дараа нь одоо тэр нөгөө нэг сэвх нөсөд холбоо бүдэгсгэх те өвчлөөнийхаа эсрэгтэй тэр бүтээгдэхүүнээ хэрэглээрээ. Тэгэхээр энэ бүр угаасаа хүнд байх ёстой бүтээгдэхүүн байгаа даахгүй. Би нэг бол одоо нүрээ бутахынхаа өмнө дандаа түрхдэг. Тэгээ энэ ерөөсөө бүр ингээд амар юм тос ялгаруулад байдгүй. Энэ хоёулаа acne safe. Тэгээ батг гарахгүй, нөхсөө бөглөхгүй, тэгснээ маш сайн чигшил өгдөг hydrating. Тэгээ хамгаалтын бүрхүүлийг сайжруулна. Тэгснээ бас хөөхөн арьсыг гэрэлтүүлээд тэр хүний даас ингээд нөсөд холбоодыг нь бас ингээд бүдүүрүүлнэ. За 2025 оны топ 5 скин кэрийн хамгийн сүүлд үзүүлэх гэж байгаа бүтээгдэхүүн бол Heavy Blue-гийн зовхны тос байгаа. За энэ зовхны тосыг би тэгтээ сүүлд авсан. Тэгтээ нэг юм нь бол жоохон таалагдахгүй байгаа. Тэрнээс бус нь бүр үнэхээр таалагдчихж байгаа. Энд чинь угаасаа нөгөө зовхны өвчлөөний эсрэг тос учраас дандаа л нөгөө өвчлөгийг тэнэлгэн энэ бол дотроо л пептидтэй гинэ. Тэгэхээр өвчлөөний эсрэг толлигоод нөгөө лифтинг ингээд нөгөө татах үйлчлэгээ үзүүлэхтэй. За энэ бас юунд таалагдж ийн вэ гэхээр энэ нэр нь би нөгөө хэрэглэснийхэн дараа хэрэглэсэн бичлэгээ сэтгэлээ хэлээгүй. Тэгэхээр энэ дээр шууд энэ бичлэгээр хэлчихье. Энд ингээд урдаа нэг юм сонио юм нэг төмөртэй агаад тэгсэн чинь энэ төмөр нь юу гэж? Энэ дотроо зай хийдэг заяо. Тэгээ энэ зай нь болохоор одоо ингээд энэ шахаад мэдээж ингээд бүтээгдэхүүн гарч ирж байгаа. Энэ жоохон дуусчихна. Ингээд бүтээгдэхүүн маань ингээд гарч ирж байгаа шүү дээ, тий. Ингээд гарч ирлээ. Энийгээ шууд нүдэн дээрээ тавилаа. Энэ ингээд өөрөө чичиргээ хийгээд массажлж өгөхөд тэр нь одоо лифтинг ингээд үйлчлэг юм л одоо энэ сонстоо. Сонсогдож байна уу? Чичрээд байгаа хгүй ингээд яг арьсан дээр хүрхэж чичирт юм лээ. За тэнгуут энэ ямар ч ингээд гар мараараа ингээд шаардлахгүй давхар ингээд өөрөө юм юутай лифтинг хийх бүр юм төхөөрөмжтэй энэ ингээд төхөөрөмж аваад байгаа хгүй. Энэ төхөөрөмжтэй тэгснээ аим гоё юм хүүтэн мэдрэмжтэй. Өглөө ингээд завхныхон тосыг түрхэж байгаа бол ингээд нүдний эргэн тойронд одоо нэг хавтцсан нүдийг арай ингээд буулгах ч юм уу те доод цохимох нь хавтцсан байх юм бол ус мус гүчээд бүр ингээд нэг юм цэлхийчтэй штэ. Тэр мэрийг нь гоё ингээд дарж өгдөг. Тийм юм бэлээ. Нэг таалагдахгүй байгаа юм нь юу вэ гэхээр одоо эн чинь ингээд амар чанга таглаатай заяа. Тэгээ таглагийг авахтаа
ингээд сайн болгоомжтой яг эндээс нь барьж авахгүй бол хэрвээ мэдхгүй одоо энэ чэнэс нь ингээд барьж агаад ер нь хөвчлэн мэдгүй бүтээгдэхүүнийг ер нь ингээд юм биенээс нь барьж агаад ингээд татаад идэм билээ. Би бол анх тэгсэн байхгүй. Тэгээ би нэг яг анх ингээд авахдаа юу онгойлгохдоо эндээс нь ингээд онгойлгохч бүр онгоодгүй тэр бүр ингээд амар хүчилжээж ингээд бүр за намайг энэ чэнэс нь барьсан байна гэж төсөлчихсөн. За тэнгуүтээ ингээд онгойлгосон чинь ингээд бүтээгдэхүүн нь ингээд амар гарч ирээд ингээд цацарсан. Тэгэхээр энийг онгойлгохдоо маш болгоомжтой яг энэ төмөрнөөс нь барьж агаад ингээд сайн онгойлгомоор юм бэл амар хатуу тагтай. За ингээд энэ миний сүүлийн топ 5 скин care-ийг байлаа. За тэгээ өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Баяртай өдрийг сайхан өнгөрлөөрэй.